Сэрээрээ босоороо өглөөний 6 цаг 20 минут өнгөрч байлаа. 94 дахь өдөр минь эхэлж байна. За ингээ өглөө бас эхнэр нэг сайхан өглөөний хоол бэлдсэн байсан. Өглөөний цагаа уучаад бид хоёр шууд лагер руугаа явлаа. За хөргөн хэрэм одоо таарч байлаа. За ингээ манай лагерийн хідэн таргунууд маань маш олоолаа болцсон хөргөн гараад ирсэн идэвшлээд ингээд явж байлаа. За бид нар энэ таргундаа үнэхээр хайртай манай энэ хавийн лагерийнхан. Тэгээ манай сок ах бол үнэхээр мундаг одоо ан амттай сайн харж өсгөж үржүүлж байгаа ахаараа бас бахархаж байна. За ингээд лагер дээрээ хүрээд ирлээ. Гэртээ ирсэн. Өнөөдөр хийх ажил нэлээ их байгаа. За гэр орноо цэвэрлэн сүүлд манай VIP дүүнэр эрэг чингэлтэйчүүдийн дүүнэр ирснээс хойш гэртээ ирээгүй байгаа. За ингээд хажуудлын горих маань урсаад янзын сайхан. За аав ах хоёр аавын машин дээр одоогийн ачаагийн тогтоон гэдэг. За би өглөөний шууд 9 цаг хавцаа ирсэн дасгал руугаа орлоо. За үндсэн 400 гар дээр сүнэлтүүдээ бүгдийг хийчээд хашаа ороогоо цэвэрлэх нэгдүгээр ажил байна. За мөн бас мотоцикло өнөөдөр хотын төв рүү онж оруулах хэрэгтэй байгаа. За онцлогоонд нь оруулаад бас бус асуудлуудыг одоо үзүүлээд ингээд мотоцикл унах удирдал маань эхэлж байна. За үүнээс гадна өчигдөр зурсан зураг ёсоор охтуудынхаа шкавыг гүйцээж бас хийх ёстой байгаа. За ингээд эдгээр ажлуудаа юу болсныг хамтдаа харцгаая. За ингээд цас сүүлд ирэхэд цастай байсан учраас цасны доороос бас бус нэг жижиг шажиг хог хашаанд гарч ирсэн байсан. За ингээд хогоо цэвэрлжээ шийдэн дээрээ хид сайхан шидчихэд ингээд мотоцикло гаргая гэж бодоод за ингээд мотоциклын хоцлогыг аваад ганц нэг асаагаад үзлээ. За ингээд мотоцикл маань асуудалгүй бас чинь манай хоёр чачаагаа хийгээд дуусчин. За ингээд яам руугаа ороод хоёр дахь том ажил болох шкафныхаа одоо дисплей автонгуудыг зүсэх шкафа хийх ажил байна. За ингээд хэдэн дисплейнүүдээ тал талаас цуглуулад нөгөө авдрын ороолыг ухуул атга гурил гэдэг шиг гэрт байсан дисплейнүүдийнхаа өөдснүүдийг цуглуулад ингээд нэг шкаф угсарахаар зорилт тавилаа. За ингээд хэмжээс ёсороо өчигдөр зурсан хэмжээс ёсороо зураг гаргаж агаад дисплейнүүдээ хэсэг сайхан зүсээд шкафныхаа үндсэн моднуудаа хэмжээсийн дагуу гаргаад авлаа. Би ер нь гэрийнхээ дисплейгээр хийдэг шкаф за бас бус номын тавиур юмнуудаа өөрөө дандаа ингээд гараараа хийждэг. Тэгээ ингээд дэлгүүрээс бол нэг дисплей шаардсан юм бол бараг л авдаггүй дээ. Тэгээ лагерийнхаа галтгооны тавилгыг хүртэл өөрөө зургийг гаргаад дисплейгээр бол хийжээсэн. За ингээд дисплейний ажил дууслаа. Өдөр 2 цаг 12:30-аас бас гинт уулзалтай болоод аав хоёрыг үлдээгээд UTV-гээ унаад хөдлөлөө. За ингээд 2 цагаас 4-ийн хооронд гэртээ яаралтай нэг жоохон суух ажилтай болсон. За ингээд таргунууд маань бол буцахад бол сайн болчихжээ. За ингээд хотын төвөөр UTV-гээ унаад давхих бол бас үнэхээр гоё стресс тайлагдаад сайхан байдаг. За замаараа 100 айл ороод шкафныхаа хаалгыг сонгочоод 7-10 хоногийн дараа гарна гэсэн гэртээ орж ирээд хувцаа гал солиод 4 цагаас багштайгаа уулзахаар удирдлагын агт амир ирлээ. За ингээ багштайгаа уулзсан уулзалт маань амжилттай болоод одоо гэртээ ирээд хувцаа солиод нөгөө дисплейнүүдээ бүгдийг угсарахаар шийдлээ. За ингээ дисплейгээ охтуудтайгаа нийлээд эхнэртэйгээ нийлээд ингээ бүгдийн сайхан угсраад нэг иймэрхүү шкафны гол ингээ болж байна. Тэгээд дутуу юмнууд зөндөө олон байгаа. За ингээ оройны дасгалаа эхлүүллээ. Оройны 9 цаг өнгөрж байлаа. Сонголтын дасгалуудаа хийлээ. 13 минутынхаа гүйлтийг хийлээ. Гидсний таталтуудаа бүгдийг хийлээ. Нэлээд үр бүтээлтэй өнөөдөр өндөрлж байна. За ингээ маргааш таны ажилд өндөр амжилт хүсье. Бүгдөө сайхан амраарай.